За сайн байна уу? Намайг Мөгчин гэдэг 3 чиглэлээр 10 жил ажиллаж байгаа тийм залуу байна. Тэгээд би өөрөө яг Maya гэдэг програм дээр бол яг үндсэн байдлаар ер нь бол нэлээд удаа ажилласан. Тэгээд сүүлийн хэсэг хугацаанд бол яг Blender гэдэг програм руу Maya-гаас шилжиж шийдээд нэг сүүлийн 1-2 жил сурж байгаа гэх юм уу. Тэгээд сурахын хажуугаар бас одоо дутагдaltaй гэмээр юм шиг одоо хит төвөгтэй гэмээр юм шиг төлөвүүдийг өөртөө зориулж ягаад хэлбэршүүлж болохгүй гэж бодоод ер нь бол өөртөө нэг тийм скрипт ааднууд ер нь хийж эхэлсэн. Тэр хийсэн ааднуудаа бас хүмүүстэй ер нь бол хуваалцаж ер нь ягаад болохгүй гэж ер нь бодсон юм аа. Тэгээ одоогийн байдлаар бол яг та хэдийг танилцуулъя гэдэг бэлдсэн нэг 6 зүйл байгаа. Гэхдээ энэ удаагийн бичлэг дээр бол энэ disperser буюу энэ зүйлийг ер нь танилцуулъя гэж ер нь шийдлээ. За энэ disperser гэдэг зүйл нь яг ямар үүрэгтэй зүйл вэ гэхээр одоо нийт сонгосон бүх обжектыг энэ сонгосон pivot дээр суурлаад гадшаага тэлэх зорилготой. Энд яг үндсэн логикоор бол яг scale tool-тэй нэлээд ойролцооч яг ганц ялгах юм бол scale tool болохоор яг нэг pivot дээр суурлаад яг нийт обжектын бүх scale-ийг ингээд нийтээр нь өөрчлөө хийдэг. Харин миний энэ хийсэн disperser tool-ийн ялгаа нь болохоор тус бүрийн обжектын scale-ийг огт өөрчлөхгүйгээр тухайн pivot дээр суурилж гадагшаага тэлдэг гэсэн үг. Туулийн маань юу вэ болохоор дотроо юм 4 хэсэгтэй. Эхний хэсэг дээр болохоор юм pivot selection буюу одоо center 3D cursor-ыг 2 сонголттой юм хэсэг. Харин хоёр дахь дээр нь болохоор distance буюу одоо тараах зайгаа сонгох юм тохиргоо. Харин доотлох нь болохоор min max гээд хоёр хэмжээнд дотор багтаан одоо яг тараасан обжектуудаа одоо жоохон рандом байдлаар яг хэмжээг нь өөрчлөх боломжтой юм тохиргоо. Харин доотлын seed гэдэг хэсэг болохоор хоёр хэмжээнд тааруулж яг рандом байдлаар тараасан обжектоо одоо variation өгөх зорилготой гэж хэлж байна. Энэ seed-ийн бас давуу тал нь болохоор одоо жишээ нь яг 1 ч юм уу 2 ч юм уу 3 гэсэн дугаараар seed өглөө гэхэд яг өгсөн дугаар болгоныг одоо жишээ нь яг хадгалж явж байдаг. Одоо жишээ нь 2 гэчээд буцаагаад 1 гэж өглөө гэхэд одоо жишээ нь яг түрүүнд байсан байршлуудаараа буцах боломжтой гэсэн үг. Pivot selection буюу center 3D cursor хоёрын ялгааг харж үзье. За center мод нь болохоор тухайн бүх обжектуудын одоо үндсэн local pivot буюу origin point гэж ярьдаг Blender дээр энэ нь яг хаана ямар pivotтой байгаас үл хамааран одоо center дээр тавьсан үед бол нийт сонгосон обжектын яг голыг тооцоолоод яг тэр гол цэгээс бүх обжектууд руу local pivot хиймэл байдлаар бий болгож гадагшаага яг тэнцүү orientation-оор тараадаг гэсэн үг. Харин 3D cursor-ыг юу ялгаатай вэ гэхээр Blender-ийн 3D cursor гэдэг нэг ийм хоёр дахь cursor байдаг. Угсаа Blender ашигладаг хүмүүс л тэрийг мэдэх бах. Одоо жишээ нь 3D cursor хаана байгаас үл хамааран сонгосон бүх обжект яг тэр 3D cursor-оос төвөө аваад тэрнээсээ гадагшаага яг тэлдэг гэсэн үг. Иймэрхүү байдлаар. Жогоо randomize гэж үзье. Center mode-ын маань бас нэг давуу тал болохоор тэг сонгогдсон нийт обжектууд яг ямар тэнхлэг ашиглаж ирнэ бол байршуулгдсанаас хамаарат зөвхөн тэр access-ийн дагуу гадагшаага тэлдэг. Одоо жишээ нь яг бүх обжектоо одоо ингэ сонгогдсод энэ бол x, y, z бүх тэнхлэгийн одоо байршлаар бол хуваарлагдсан. Одоо distance-ийг үзэхээр яг гадагшаага 3 axis-ийн дагуу бол яг жигт ингээд яг тарж агуулж байгаа. Харин одоо жишээ нь яг энэ нэгний болохоор одоо зөвхөн нэг тэнхлэгийн дагуу өргөцсөн. Энэ дээр одоо яг center mode-тэй яг distance авилга үзэх юм бол одоо зөвхөн одоо яг нэг тэнхлэгийн дагуу гадагшаага тэлж байгааг бол харж байгаа. Яа тэгэхээр нөгөө хоёр тэнхлэгээ бол ашиглаагүй гэсэн үг. Одоо магадгүй одоо энэ обжектын яг зарим нь дэшийг нэг жоохон зэтгэлтэйгээр явцсан ч юм уу, зарим доошоо олцсон ч юм уу байлаа гэж бодоход
яг энэ нийт одоо ашигласан тэнхлэхийнхаа дунджийг ашиглаж тэрийг мултиплеж гадагшаа хэлдэг гэсэн үг. Тэр харагдаж байгаа. За хэдүүлээ бас хажуудлын өөр обжектуудыг бол бас хөтлөж үзье. Энд дээр бас бүгдээрээ local origin-ууд нь бол яг өөрсдөн дээр бол байгаа гарч байгаа. Тэгтээ тэрийг бол хамаараа яг төв боксыг бол ашиглаж гадагшаа хэлж байгаа. Тэн дээр ч бас адилхан. Түрүүн delta-ийг нэг сонгож байгаа тэглүүтэй адилхан. Яг л нэгийг нэгээр гадагшаа хэлнэ гэсэн үг. За мэдээж шинэ төвлийн бас нэг зорилго нь 3D motion артистууд байдаг л да. Тэр артистуудаас нэлээд ер нь хэрэг болох байх. Жишээ нь plus key гэж үзье. Таймлайн дээр. Эхнийх дээр бол шууд гэр хэмжээд өөр нэг хэсэг тавьж хагаад төрчин байдлаар жоохон randomize төргөтэй тараагаад тэгээд тэр тараасан дээрээ дахиж нэг өгөөд үлгчээр бол нэг иймэрхүү анимашн бий болж байна. Яг иймэрхүү төл бол яг тэр motion 3D артист бол айлч зоолтой хэрэг болох бах. За хэрвээ яг энэ төлөвt гэсэн аргач бол би өөрийнхөө ArtStation болон Gumroad дээр яг тавьчих болохоор ороод худалдаж авах боломжтой шүү. Тэгээ линкийг ч гэсэндээ би энэ бичлэгийн хатвар тавьчихна. За